барилгын цэргийн бааtruуд. Монгол улсын хөгжил бүтээн байгуулалтын түүхэн замлалын эхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн байгууллага бол барилгын цэрэг. Нийслэл Улаанбаатар хотоос хүрээгээ тэлэн Дархан, Эрдэнэт, Чавэлсэн гээд тууртан амьтны мөрнөөс өөр зүйлгүй нутагт барилга бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байсан их бүтээн байгуулалтын эзэд гэдэгтээ хинч маргахгүй зэ. Бахархам түүх Бахтам амжилтын эзэдийн тэргуунд бичигдэх эрхэм хоёр хүмүүний түүхээс энд товч өгүүлье. Их барилгын бүтээн байгуулалтыг гардан сүндэрлүүлж энэ л салбартаа амьдралаа зориулсан хүн бол Монгол улсын хөдөлмөрийн баатар Бэлэгтийн цэх. 1943 онд мичиж шүргэм завчим өндөр мөнх цаст их уулсын өвөрвөлд жүгнэ хэмээх айлын удам залгах хүүн болон мэндэлсэн ч хувь заяаны төөргөөр Бэлэгтийн цэх хэмээн дуудуулах тавилантай байж энэ эрхэм баг залуу наснаас хөдөлмөрийн үр шимийг мэдэрч эхэлсэн. Тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас болоод үргэлжлүүлэн эрдэм ном сурах боломжгүй болж бага ангиасаа сургуулиасаа гарч 15 наснаасаа эхлэн сургуулийн галчаар ажиллаж эхэлсэн. Үеийн нөхдүүдээс ичиж зовдөг байсан ч гэлээ аливаа ажлыг чамбаа хийж сурсан нь хожимын амьдралд үр өгөөж өгсөн байдаг. 68 онд хотод гэр бүл болоод анх танилцсны гот 60 жил болчихж байгаа. Би яг нэг хөдөөний нэг саалчин хүүхэн байсан. Нэг яг аймаг сумандаа бол нэг сумын депутат. Тэгэл хоёулаа танилцсан юм да. Хүүхдүүдтэй би одоо их захидгал да одоо тэгээд аав шиг тийм тулгуур тушигтай хүн хааж байхгүй. Одоо манай хүүхдүүд бол ирийн их хөдөлмөрч хар багаасаа бас аавыгаа дагаж энэ барилга дагаж гүйжсэн учраас одоо энэ барилгын засал чимгэл шиг имийг ирийн өлгөн чийчин шүү эрэгтэй эмэгтэйгүй. Аав маань их зөөлөн гэхдээ маш зарчимчгүй. Биднийг хүүхэд байхаас ер нь ажлын дүрийг анханасаа суулгасан гэж би боддог. Бид ингээд 10 жилийн ингээд жоохон хүүхдүүд байхад аав маань амралтынхаа ганцхан олддог өдрөө бидэнд зориулдаг байсан. Аав маань цэрэгт байхдаа би ингээд цэргийн тогооч хийж хэдэн мянган цэргүүдэд бэрээсээ хийж өгдөг байлаа гэл тэрийгээ биднэрт хийж өгөөл. Тэгээд бас гурилыг ингэж зуурдгийн гурил зуурхтаа ямар ч одоо хатуу зуурах хэрэгтэй. Дээрэс нь гурилаа илдэхдээ хуурай гурил цацахгүйгээр илдээд хэрчүүл ингээд шүлтөө хоолч нь их сайхан болдгийн гих мэтчлэнгээр ингээд биднэрт маш олон зүйлийг ингээд зааж өгч байсан. 5 охин 2 хүү бид чинь долуулаа. Ээж аавыгаа ажлыг хийлгэхийн тулд ерөнхийдөө гэрийн ажилд ерөнхийдөө нэх оролцуулдаг. Ерөн гэрийн хоолонд хувц хунар угаах цэвэрлэх бүх юмыг бид нар л ер нь хийдэг. Аав маань ер нь одоо хүүхэд биднийг жоохон байхаас л миний мэдхээр л мэдээ орсноос л ер нь өглөөний эхний автобусаар ажилдаа явдаг. Орой харанхуй бүрэнхий оттоод л ажилласаа орж ирдэг. Тэгээд л ер нь нэг амралтын өдөр бүтэнсэ өдөр л амардаг байсан бахта тэр бүтэнсэ өдөр ахтуу хамаатан садангийн хүмүүс барилга байшин хашаа хорооны мод чулууны иймэрхүү ажил төрөлд нь байнга тусалдаг явдаг хэл завгүй хүн байсан да. Тэгээд энэ аавынхаа зааж сургасан зүйл бүхэн одоо өнөөдөр бидний амьдралд аягүй чухал үүргийг бол гүйцэтгэж байгаа. Бид нар аав ээж хоёроос сурсан энэ бүх зүйлийн хүчинд өнөөдөр амьдралдаа хинээс ч дутхгүй сайхан авч явж чадчихээн. Ажлыг бол хүн голох ёсгүй. Харин ажил хүнийг голдох юм аа. Тийм учраас хүн болгон болвол эзэмссэн одоо мэрэгжилдээ ажилдаа эзэн байх л ёстой. Заавал одоо дээд боловсролтой эрдэм мэдлэгтэй байх нь чухал бол биш. Хүн хийх гэсэн зүйлээ сэтгэлээсээ хийсэн байхад тэрнийхээ үр шимээ хизээ нэгэн цагт хүртдэг юм а гэж ингэж байнга хэлдэг байсан. Аав ээж эмээ гурван маань биднийг их магтаж өсгсөн байгаа байхгүй юу? Хүмүүжүүлсэн байгаа. Тэг магтуулах дуртай. Магтуулахын тулд тэр ажлыг төгс хийх ёстой.
Тэгээд аавынхаа тэр цэргийн өмд, цэргийн цамц энэ чи хатуу материалтай нэдрүүлэгдэж угаагаал балкон дээр тавьсан байхад хэн угаасан бэ гэтэл би угаасан гэж магтуулах гэж байгаа шүү дээ би. Тэгэл аав минь нэг хэдэн минутын дараа нөгөө балкон дээр гаргаад хатаага тавьсан хувцас алга болсон. Тэгээ буцаагаад яасан чи аав бааны өрөөнд орцсон угааж байгаа байхгүй. Айгу магтсан мөртлөө эргүүлээ тэрийг угааж байгаа байхгүй. Бас би болоог л байгаа байхгүй юу. Дутуу угаасан л байгаа байхгүй. Тэг гологддог. Тийм нарийн тийм амьдралын ухаанд айгу сургадаг. Багаас мань одоо манай үеэл ах нар бол ингээд надад ингээд айгүй их тийм юм зааж сургасан. Одоо эр хүний дээр одоо нэг хийж чаддаг байх хэвээр юмсыг одоо зааж сургаж өгсөн. Монгол улсын юм баатарын хөдөлмөрч хүн гэдгийг одоо өөр хүнд хэлнэ гэдэг бол зүгээр амар тийм бахархуу штэ. Эр өсч эсхий сунна гэж. Цэргийн албанд мордсон нь миний амьдралд томоохон эргэлтийг авч ирсэн гэж цэхээгөө дурсан. 1962 оны 4-р сард нөхдийн хамт цэргийн албанд татагдан нийслэл хотод ирж эндээс Дархан хотод байрлаж байсан барилгын цэргийн 1-р батальонд алба хааж эхэлсэн. Угийн чамба цэрэгт дарга нар нь итгэл хүлээлгэн ахуй үйлчилгээний тасгийн дарга болголоо. Хариуцлагатай ажиллаж гэлээ зүгээр сууж үзээгүй цэрэг цээхэд уйтгартай бие амрыг хараад байгаа мэт санагдсан учраас даргадаа зориглон илтгэснээр барилгач нь дайчдыг нэнд шилжлээ. Би 19 настай цэрэгт ирээд Дархан хотын барилгын цэргийн 1-р батальонд алба хаасан. 2 жил хугацаанд. Тэгээд 3 дахь жилд хоошо ТМС-д яваад Дархан хотын 1-р батальонд байхдаа барилгач болох зам эхэлсэн дээ. Тэр үед барилгын цэрэг тэр аяараа Дарханд ажиллаж байсан. Тэр үед Дархан төмөр замын 2 шар байшинд байхаас өөр юмгүй байсан. Барилгын 1-р батальон цементийн завод дээр, барилгын 2-р батальон шарын голын уурхай дээр, барилгын 3-р батальон шарын гол Дарханыг холбосон төмөр зам дээр, барилгын 5-р батальон цаан тоосхны завод дээр, барилгын 4-р батальон цахилгаан цант дээр тэгж ажилладаг байсан. Байсгийгэл барилга дээр очдог, барилгын мэргэжил эзэмшхийн тулд тэгж явж байсан. Хүний хувь тавиланг таашгүй. Бүтээн байгуулалт эрчимжиж байсан боловсон хүчний нөөцөд анхаарал хандуулж байсан үед улсаас цэргийн албан хаагчдаас 200 хүн шалгаруулан зөвлөлт холбоот улсад барилгын төрөл бүрийн мэргэжил эзэмшүүлэх шийдвэрийг гаргахад барилгачин цэрэг бэлэгтийн цэхэ багтаж хөлийн дэс алхлаа. Суралцах хугацаанд амьдралдаа анх удаа сонсож харсан математикийн томьёо хүнд байсан ч гэлээ хичээл зүтгэл байхад болдог гэдгийг харуулan сургуулаа улаан дипломтой төгслөө. За цэхэ бол Монгол улсын алдартай хэд хэдэн сайхан хөдөлмөрийн бааtruудтай хамт тэр зөвлөлт олуулсад бас сургууль сурч байсан, хамт ажиллаж байсан ийм одоо гавьяатай жишээлж хэлэхэд одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар алдарт барилгасан Ишхэн хүү гэж байсан. Тэр Ишхэн хүү баатар эднэртэй хамт суралцж байсан. Барилгын зэрэгт мөн хамт ажиллаж байсан ийм замтай ийм хүн юм аа. Түүнийг сургуулаа төгсөөд ирэхэд барилга яамнаас тушаал гаргаж барилгын цэргийн тэг 73 дугаар ангид хуваарлсан. Шинэхэн өрлөгчин гадаад улс оронд өөрийн үзэж харсан сурсан зүйлээ Монголын нөхцөлд хэрэгжүүлэх гэж хичээн зүтгэсэн. Барилгын цэрэгт анх удаа зөвлөлт холбоот улсын алдартай барилгачин Злобины туршлагыг дэлгэрүүлэхээр барилгын нэгдсэн тооцоотой бригадыг байгуулж байлаа. За барилгын цэргийн нэгдсэн бригад гэж бригад анх 1973 онд энэ цэхэ баатар байгуулсан байгаа. Барилгын цэргийн анхны бригад. Барилгын нэгдсэн бригад гэдэг бол би мужаан, би гагнуурчин гэхгүй бүхэл ажлыг анх суур ухаас эхлээд
ашиглалтанд өгөх бүх ажлыг бүгдээрээ хийж сурдаг тийм давуу талтай. Барилга чанартай болно гэсэн үг. Зохион байгуулалттай болно гэсэн үг. Түүнд барилгын цэрэгт тушаал дэвшиж цол ахих боломж ихээхэн байсан ч эрс татгалзсан бүтээн байгуулалтын салбартаа хөдөлмөрлөж зүтгэсэн. Арднавазар дарга ирээд Польшийн модон заводын барилга богино хугацаанд барих хэрэгтэй байна. Манай инженер ховдын дарвийн алга гэдэг инженер байсан. Тэр инженер suurгөөд явсан. Маргааш өглөө надыг дуудаад цэх ахлагч та энэ өрөлгийг 38-ийн ханд тэр үед тухайн үеэр норм 2.5 байдаг байсан. Ажил тарж байсан. Тэр Арднавазар дарга ирээд энэ өрөлгийг хэн өрсөн гэдэг цэх ахлагч ганцаар өрсөн. Би тасаг цэрэг гаргаж өгсөн шавар тоосхын зөвхт. Тэгээд алга дуудаад метр аваад ир Кэдэнгөв пэн гээд 14.6 гүв. Энэ цэх шиг 80 ахлагчтай бол 800 цэрэг тохиолж хэрэггүй байх юм байна гээд тэр үед 073 800 цэрэгтэй батальон байсан. Тэгээд ярьж байсан. Одоо миний санаанд засгардгүй. Цэргийн хүн ч одоо бас их хэцүү шттэ. Тэгэл өгдөө их эрт гараад явна, орон энэ ч одоо хушууд цол хүртлээ явсан хүн шттэ ахлагчаас аваад хушууд цол хүртлээ. Тэгэхэд бол одоо ард вич чинь 7 хүүхэдтэй ажиллаа хийгээл ар гэрийнхээ амьдралыг бас энийг юу яахгүй тулд кичээд зүтгэж ажиллаж л явсан. Тэгээ одоо яах вэ? Одоо миний өвгөн тэр хөдөлмөр хийснээр төрдөө нэртэй хүндтэй сайхан баатар цолтой хөдөлмөрийн баатар гэдэг сайхан цолт авсан. Энэ бол одоо хамт олонны бахархал, анги хамт олонны бахархал, гэр бүлийнх нь багс, өр хүүхдийн минь хувь заяа байхад гэж би боддог. Цэхэ Баатар түүний бригадын барьж усгсан барилга болгоныг дурднаа гэвэл цаг тун хомсдно. Үйлдвэрлэгч улс байх үеийн арьс шир боловсруулах үйлдвэр, эсхийн хутлын үйлдвэр, далхны завод, сургууль, цэцэрлэгийн барилга гэд хөвөрнө. Өөрөөр хэлбэл эрчимтэй бүтээн байгуулалтын цаг үед барилга инженерийн цэргийнхний оролцоогүй бүтээн байгуулалт байхгүй гэж болно. Би анх хойно Тэмс зөвшөж ирээд 073 гэж энэ Улаанбаатарт тэр анги төвөрлөгдсөн. Тэр анги одоо энэ Улаанбаатарт байгаа их том үйлдвэрүүд одоо гутлын үйлдвэр, эсхий гутлын үйлдвэр, Яман арьс боловсруулах үйлдвэр, модон завод, компьютерны үйлдвэр, меблийн үйлдвэр бүхэл том үйлдвэрүүд барьсан. Тийм анги баг. За аавын минь бригадын барьжсэн барилгуудаас одоо дуртахад засгийн газрын ордны өргөтгөл байна. Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засгийн сургууль байна. Тэнгисийн хажууд байдаг Монголын анхны 13 давхар одоо сонгуулийн ерөнхий ороо байрлаж байгаа байр байна. За 187 дугаар ангийн Өсөрмөл барилга барьжсэн энэ ханы материалын хороолол байна. Орбитын цэргийн хотхон байна. 16 дугаар хорооллын хотгонууд байна. Маш их олон барилга байшинг сүндэрлүүлж энэ улс орны эдийн засаг, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олон гэж би боддог. Үндсэндээ иргэний барилга байгууламжуудаар голдуу ажилласан. Өстө авраг барилгачин гэвэл цэхийг одоо хэлдэг, ярьдаг ийм байсан, ийм хүн багмаа. Нэг өглөө би 73-д байсан. 73-ын дарга хорондоо болд гэж хүн сонсгол явуулж ирсэн. Танууд сонсголоо цэхэ даргаараа Лусан дарга дээр дуудаж байна. Тэнд очиод зөвлөлтийн мэрэгчлэнүүд цугласан байсан. Тэр Лусан дарга болд дарга цэхэ өөрийнхөө биеэр энэ өрг даалгавраа сонсох гэж авчирсан гэж тэгж байгаа. Тэгээд
танууд энэ ордон барих болсон шүү дээ. Мэдж байгаа юу гэд тэгнэ. Тэгэхээр манай баригадын дэргэд энэ Хөдөлмөрийн Баатар Ишгэнхүүгийн баригад Кэрлэгийн баригад арай чадвартай биш үү гэсэн нам засаг кино ордноо бариулах чамаар хэлүүлэхгүй бид шийдэж байгаа юм. Над анх ширүүн дуурсан тэр үед 4 жил барих барилгыг 2 жил багтаагаад бариад тэгээд Хөдөлмөрийн Баатар болж ирсэн да. Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар бэлэгтийн цэгийг нь түүх намтарт томрон бичигдэх гавьяан 1989 онд эх орноо төлөөлөн Армян улсын Тайланд Монголын ард түмний бэлгэлсэн хөрөнгөөр газар хөдлөлтийн дараах бүтээн байгуулалтын хариуцлагатай албанд томилогдож байлаа. Лусан даргын санаачлагаар хойно очт. Тэгээд 65 хүнтэй баригад би зохион байгуулад тэгээд тэр бүхд техник инсталляшн улаан номертой карамаранг улаан номертой техниктэй тэгээд хойно очоод 2 жил болоход тэр сургуульд цэцэрлэг усан бацын 3 барилга барьж өгöd. Сэдв хорондоо гэж манай барилгын цэргийн орлогч дарга хүн байсан юм. Тэр хүн энэ их тоосго нэг барилга дээр буучхад сар кэвчж байна. Цэхийн баригад тоочход нэг л өдөр алга болчихно гэж маргалдаж байгаад юуны төрөн манай барилгыг материал хангадаг байсан. 1960-аад оноос эхлэн Монгол оронд их бүтээн байгуулалтын ажил өрнөж, барилгын цэрэг хэмээх их айл, айрмын нийт бие бүрэлдэхүүний талаас илүү хувийг эзэж байсан цаг үе. Тухайн цаг үед улс орон даяар болзолт уралдаан анзаарлагдаж, төлөвлөгөө нормыг давуулан биелүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэж байлаа. Барилгын цэрэгт явснаар мэргэжлээ болдог байлаа. Барилгын цэрэгт ирснээр алба хаагаад буцахтаа цалин авдаг байлаа. Хугацааны цэрэг албаа гэчихэд үргэлжлүүлээ сурдаг байсан. Их үр дүнтэй ийм сайхан ажил байсан да барилгын цэрэг. Барилгын цэргийн бааtruуд. Бүтээн байгуулалтын ажил хурдцтай урагшлахад материал хангалт, цаг тухайдаа бэлэн байх нь хамгийн чухал байсан юм. Энэ хариуцлагатай ажлыг гүйцэтгэж ирсэн хүмүүс бол айрмын тээврийн жолооч нар. Тэр дундаа айрмын анхны саятан баригадын тухай заавал дурдах учиртай. Ер нь улсын хэмжээнд гэсэн 70-аад оны 80-аад оны үед бол энэ тээвэрчдийн хэмжээнд өрнөсөн бас нэг авраг том нэр хаяг юу байсан гэхээр саятны хөтөлбөр. Энэ бүтээн байгуулалтын цэргийн хэмжээнд, айрмын хэмжээнд, манай барилгын цэргийн хэмжээнд анх санаачилсан хүмүүс бол Дунхрын Төмөнбаатар. Монгол Улсын ард тээврийн 1-р бааз, Арангаан тээврийн бааз 164 гэдэг энэ 2-3 байгууллага Монгол Улсын ард тээврийн алдартай Хөдөлмөрийн Баатар, Гавьяатангуудаар хамгийн олон байсан. 164-р анги 3 Хөдөлмөрийн Баатартай. Нэг Гавьяатай байсан 90 он гэхэд. Тээврийн замд жолоо мушгина гэдэг золбоотой ажил хэмээн ярих Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Төмөн анх 6 хүний бүрэлдэхүүнтэй бригад байгуулан 5 жилийн хугацаатай үүрэг амлалтыг авлаа. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн уриан дор хэцүүгээс няцалгүй улсад хоёрт жагсах амжилтыг гаргаж чадсан саятан бригад юм. За энэ үед бол одоо тээврийн салбарт 100 мянгатын хөдөлгөөн гэдэг юм өрнөд явж исэн ийм үе. За энэ үед бол яг 100 мянгатын хөдөлгөөн бол олон жолооч нар бол Хөдөлмөрийн Баатар болсон л да. За Говьалтай аймгийн самбуу, за Арангаан самбуу,
ховдын кэрүү, баян үлгийн хавдлын салтан гэд шууд ингээд жолооч. За мөн Архангай Самбууянд ингээд за энэ Самбууянд гэдэг хүн бол 1964 онд энэ саятын бригад гэдэг юмыг анх санаачлаад тээврийн байгууллагууд бол нэвтрүүлж явж ирсэн ийм хүн. Самбууяндангой бол энэ саятын бригадыг хөтлөөд явуулж яадаг энэ бол 1 жил яваад одоо 1 саятан боллоо, 2 жил яваад 2 дахь саятан боллоо гэд ингээ явж ирсэн. За энэ үед бол одоо Монголын шинэх ажил бол их өрнсөн ийм үеуд байсан. За ингээд байж л одоо намын төв хорооны тогтоол 1973 оны ихээр гараад за юу гэж гарсан бэхээр ерөөсөө саятын бригадын хөдөлгөөн бол социалист уралдааны дээд хэлбэр юм аа. Ийм учраас тээврчдийн дунд энэ бригадын хөдөлгөөнийг нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн ийм тогтоол гарсан. За энэ үед бол барилгын байгууллага бол эд ажил өрнсөн, маш их ажил өрнжсэн ийм үе байгаа. За ингээд энэ үүрэг амлалтыг аваад 5 жилийн хугацаатай бид анхныхаа үүргээ биелүүлэх гээд ингэ явсан. За энэ саятын бригада шалгуулад одоо нэг 26-7 хоног шалгуулад тэр болсон байна гэд ингэж үжиж хараад за тэр шалгалтын хүн бол одоо тээврийн эдийн засгийн өндөр мэрэгжилтэй маш мундаг хүн байсан. За энэс бол бид суралцж ирсэн. Нэгнээсээ суралцсан, нэгнээ дэмнэн явсан энэ хамт олон холын зам хоногийн уртаас мэрэгшээлгүй 2-3 дахь үүрэг амлалтаа биелүүлсэн саятангууд. Бидний амжилт хамтын хүчил байсандаа хэмээн Буурал Баатар дурсаж байна. Жолооч хүний амьдрал бол хатуу жилтэй олон хүнтэй харьцдаг учраас ямар ч байсан харьцааны соёлтой. Харьцааны соёлтой байна гэдэг чинь амьдрах нэг арга ухааны томоохон нэг хэлбэр шүү дээ. За ер нь жолооч чинь ингээд хамтраад хамтын үтний давуу тал гэдэг чинь олуулаа байж байгаа учраас бие биенээсээ суралцах гэдэг бол маш их суралцдаг байхгүй. Ер нь ямар ч муу жолооч байсан тэгэл бие биенээсээ суралцаад явна гэдэг бол одоо хамгийн одоо ажил хөдөлмөрт мэдлэг боловсралтай болно, дадлаг туршлагатай болно. Одоо найз нөхөд одоо тэр хамтын үтний давуу тал гэдэг бол үлээсээ хизээч барагдчихгүй хүчтэй юм л гэж бодож явдаг юм ирсэн. 1962 оны намрын цэргийн татлаганаар барилгын цэрэгт ирж барилгын модон 2 давхар модон наран дээр 3 жил болсон улсуудаа. Тэрнээс хойш одоо үерхэд 63 жил болж байна. Бид нар одоо Дүмэнгийнхэн хөдөлмөрч хичээгүй чанарыг өвлөн авч ажил хөдөлмөртөө удирдлага болгон ажилласан. Машиныхаа одоо их тунд засвар бүх юмыг л одоо хариуцсан явж ирсэн шүү дээ бид нар ч одоо. За бид бүхэн нийлээд бааз байгуулагдаж анх танилцсанаас хойш одоо бид 60 жил болж байна. Дээр үуч одоо нөө Почонг замын хуудас гэж өгдөг байсан. Тэр Почонг замын хуудас чинь одоо километрээр нь бодоод сайн бол одоо 3 хоног 4 хоног тэгж өгнө. Нөгөө чинь атлаа багтаан тэрэнд нэг талынхаа тээврийг хийгээд нөгөө талынхаа тээврийг ачаад орж ирэх гээд за тэгэл ачаа вараагаа тушаах гээд нөгөө хугацаанд багтаах гэж одоо ажилтдаг байсан да. 130-ын бүйлтийн нарм 360,000 км гэхэд Төмөнгийн бригадынхан түүнээс илүү километр явуулж машины электrik хугацааг бүр 3-аас 4 дахин ингэж ашиглаж байсан юм гавьяатай. Биеэр ч гэсэн бүтээлээр ч гэсэн одоо авраг ийм хүн байгаа юм да. Бүгд найран дох Монголоор улсын ардын их хурлын депутат болж явсан нэгэн үед энэ бүтээн байгуулалтын зэрэг ганцхан салбарт ажилласан. Энэ юу гэхээр автын салбар. Ганцхан ангид ажилласан. Ийм хүн байгаа юм. Холын зам хоногийн уртад ачаа тээвэрлэнэ гэдэг эр хүний зориг төвчээрийг харин ч нэг шалгана. Зам хараагүй одоогийн шиг дардан биш. Бартаа ихтэй зам. Байгаль цагуур, жолоочийн ур чадвар, машины хүчигч харин ч нэг сорин. Тухайн цагта биелүүлэх ёстой үүрэг хэмээн зүтгэж бэрхшээл бүрийг хамтдаа дуулсан бааtruуд тэргүүнд нь буурал суух цагт эргэн хуучлах нь сайхан.
ургац сураалтын их аянд манай Төмөнгийн маргаад маш том өөр гүйцэтгэж явж ирсэн. Хоёрдугаарт нь 1960 хэдэн онд энэ монголчин одоо цод турхан их болж илээ штэ. Ингээд одоо энэ өвөр ханга Бундгав аймгийн чиглэлд одоо малын олон зуун хашаа барих ажил хашаажуулахын арга хэмжээнд энэ бригад бол маш идэвхтэй оролцож байсан. За манай айрамд тээврийн жолооч хийгээд ачаа болоход маш хурдан олон хүн гараад ирнэ. Сүүлдээ одоо нэр хүндтэй болсон цагт л одоо ороод салаагаараа ирээл 20-30 машинаас нь дорн болгодог гэсэн. Энэ бол одоо бусад баазуудын жолоочоос бол харьцангуй одоо илүү боломжтой болж ирсэн юм байна гэж би бодож байдаг. За тийм манай цэргийнхэн чинь одоо сайхан штэ. Хаа нэг газар очих чинь хоол унд сайтай. Жолоот нар чинь хоол идээд гаргаад ингэ штэ. Одоо тийм юм нь бол бусдын тээврийн жолоочууд бол оногддгүй хөвзөө явбал бас бидэнд тэгж оногж ирсэн юм байна гэж боддог. За цэрэг гэдэг утгаараа юмд бас дэгтэй, журамтай, хүмүүжилтэй талаараа бол хамаагүй өөр. Манай төв бол бүтээн байгуулалтын жинхэнэ хариуцлагатай том кадр хөдөлгөгч хүчин байлаа шүү дээ. Одоо манай барилгын цэрэг бол энэ улс орныхоо бүтээн байгуулалтанд бол ихэнх нь том хувь нэмрээ оруулж ирсэн юм байгууллага. Өөрөөсөө үйлдвэрлэдэг, одоо Эрдэнэт, Дархан, одоо энэ том хотуудыг бүтээн байгуулсан, одоо Дорнод, одоо энэ хашаажуулалт, өвөлжөлтийн сангийн аж ахуй энэ бүгдийг бол бүгд орж одоо барьж ийсэн. Одоо энэ ихээхэн бүтээн байгуулалтын эд үеийн одоо барилгын зэрэг гүйцэтгэж ийсэн. Олон залуучуудыг халамжлан хүмүүжүүлж олон бригадыг өөрийнхөө гинээс төрүүлж гаргаж байсан юм боо. Шав гэж ярихтаа бол жолоочунд бас манай жолоот нар тэгдэг. Гэносоо шав гэж яриад байх юм аа. Даргаатаа шав гэж байгаач гэдэг. За та нар бол өөрснөө мэрэгдлээ эзэмссэн улсууд. За яг бид хамтарч ажиллаад хамтар зүтгэсний хөдөл бол нэг бодлын одоо шавчим шиг. Тэгээ бид нар чинь бол ингээд 2-2 юм уу ингээд явна. Одоо сүүлдээ бол ерөөс 10-16 энэ төр тавина. Сүүлдээ бол жигдэрч байгаа тэр машин тэрийг эвдэрх янз бүрийн одоо саатлал учрах гэж байхгүй шүү дээ. Тэг бүгдийн тооцоолоод урьдчилаад одоо тэр маш нарын тооцоотой жолоот нар чинь эхлээл манай баригадын цаг болцдоггүй гэдэг байсан л да. Тэг бид бол хамгийн их цаг болцож цагаар бол нарын тооцож явсан. Ер нь бол одоо тээвэр хийж байгаа үед чинь нэг зүтгэж байгаа үед нэг 4-6 цаг л унтчихсан улсууд шүү дээ. Тэгжээ тэр их нүсэр ажлыг хийсэн. Амьдралаа бол хавьд өнгөрүүлсэн шүү дээ юм бид. Барилгачин даачдын нөрөх ажил цагийн зүйтэй уралдан урагшлана. Барилгын цэргийн бааtruуд барилгачин даачдын ард талыг бат хамгаалan бүхий л цаг хугацаанд түших хань тулах үрсэн хамтдаа байсаар ирсэн. За би бол уугуул нутаг Захвай аймгийн Яруу сумын хүн байгаа. За Яруу гэдэг нь бол бас намайг 2 настай байхад ээж минь манай аав насаараа тийш очсныг хэлээд Яруугаар өнгөрч бүх өөгтөөхөө бол тэндээс эхэлдэг. За жинхэнэ төрсэн газар нь бол Алдархан сумын Алгийн уул гэдэг газар төрсэн хүн. За одоо миний эцэг намайг 2 настай байхад нас орсон. Тэгээд ээж маань бидэдийг орон нутг руугаа Завхны Яруу сум руу шилжиж очсон. Дээр үеийн Чандман үзий сум руу шилжиж очиод тэнд ах トゥ угаа бараад ингэж амьдарч ийсэн. За ээж маань яг малаач их эрхэлдэг байсан. Манай аав бол юу хийж ийсэн гэдэг санхүүгийн мэргэжлийн хүн тий хоршоодын холбоо тэр үеийн эдийн засгийн одоо нэгтлэн бодохын тийм ажил хийж ийсэн тийм хүн байна. За бас нэлээд тарган том биетэй тийм хүн байсан гэж ээж минь ярьдаг юм аа. За ээж маань яг 5 хүүхэдтэй би 5 дахь хүүхдээ хамгийн бага нь. 1 эмэгтэй 4 эрэгтэй юм хүүхдээ ийм айл байсан. Бид нар 64 онд гэр бүл болсон. Тэгээ 65 онд анхны охин гарсан. 3 хүүхэдтэй. Одоо хүүхдүүд нь яг том болоод туссан айл гэр бүл гараа авцсан. Манай хань өтер чи одоо нэг өдөө нэг 60 жил ханилж байна. Ер нь маш нямба, маш ажилласаг. Ер нь зүгээр суух гэж байхгүй. Одоо ч гэсэн товтол юм хийж яана ерөөс. Цэвэрлэх арчих одоо энэ юмд бол маш сайн. Тэгээд ер нь хар хорны улсууд бол хөгшин хүний хүнд итгэх маш их чанартай. Олон жил ээжээ минь асарч анилаа.
Одоо надаг байхгүй бол төмөр дөрүүлжээ хийгээд модныхаа арга маргалын чинь тэр төмөр мөмрөөр юм хийгээд авчин амбараа барьчин одоо тэр тал дээр бол хийхгүй юм гэж байхгүй. Би ч өнчин 9 дүүтэй авахгүй юу? Би айлын том. Тэгээд дүүнерээс мөн тэгэл одоо хөрхий бас ихэнх нь энэ сургууль соёлд би авчирна. Тэгээд дээрээс нь манай ах дүү нарын хүүхдүүд дүүнер манай ч одоо 10 гаруй хүүхдэд сууж илээ ч тээ. Тэг чи манай хүн чинь тэрөөс ямар олгуулаа яасан юм гэж уцаалах гэх юм байхгүй. Яг өөрөө ирээд нэг 3 4 4 5 хоног явна штэ. Тэр байтгаа нөгөө дүүнертэй маань хүүхдээ хөгжилдөө бол тоглоод ингээд стан нэр нэг дээр үсэн нэг 4 залгуур байдаг гэсэн утсан. Тэрий чи ингээд барьцсан макрон гэдэг манай чинь дуулаад ингээд бөксөмс хөл бүжиглээд нэг дүүнж элгэн шууд очно. Тийм хөгжилтэй тийм хүүхдэд хайртай халамжтай хань одоо мундаг аавал гэж би үнэлэндээ нөхрөө амал. Тэгээд ааваараа маш их бахархаж явдаг. Ер нь арх тамхинаас ингээд хол явах хэрэгтэй. Тэгэх юм бол минийх урт насалж удаан жарганаа. Ер нь ганцаараа явах юм бол хурдан яв. Олуула хамт одноороо явж байгаа бол ингээд хамтдаа явах хэрэгтэй гэдэг юм зарчмыг хэлдэг байсан. Тэгээ ер нь бас хамтын хүчний талаар бол ингээд бидэрт ингээд заад зөвлөж ярьдаг. Хамтын хүч маш их байд юм аа. Хамт олноороо хийх бүтээсэн юм бол үр дүнтэй байдаг гэж ярьдаг. За бага охин болсон болоош тэр хамгийн эрх танхил. Тэгээ аавгаа ингээд төсөөлөхөд одоо баг хоолой чичирж байна. Тийм л хайртай аав та. Яагад бол миний аав тээврийн жолооч. Үнэхээр одоо гэртээ бол баг байдаг. Үргэлж ингээд аавгаа хизээ ирэх бол гэл гараа ингээд 1 2 бол хоног тоолол хүлээж идэг. Тийм л байсан. Заримдаа бүр имээтэйгээ цуг ингээд 4 бэр хаяад за хизээ ирэх нь өнөөш нь ирэх нь ирэхгүй нүү гэл тэр утгаа ингээд гэр хороолд байдаг багт бол машины дуу сонсоол энэ аавын машины дуу байна гэл гараад гүөх жишээний. Тэгэл хүрээд ирэнгүүт нь гүйж очиод тэрвүүлээл машиныхын өрүүл дээр суугаал те адилхан жолооч болж байгаа юм шиг үр дээр нь суугаал явах. Тэр бол үнэхээр миний энэ насны одоо жаргал одоо нэгсэндээ баг бусад хүүхдүүдэд байхгүй тийм хатцсан жаргал гэж боддог. Тэд өөрсдийн гараар тоосох үрж, жолоо барьж, ачаа татаагүйч зүрх сэтгэл хичээл зүтгэл нь хамтдаа байсаар ирсэн билээ. Тээврийн жолооч арга гэдэг бол маш одоо бас онцлогтой байдаг. Одоо тэр хүмүүс ч ирээл хөөрхийн нэг 3 4 хоног явчихна. Тэгэл одоо олон сараар явчихж байгаа болохоор чинь арга ирсэн дээр эмэгтэй хүмүүс чинь одоо бүхэл одоо нөгөө гадаа гарч гэрт орж юм болно гэхчээл явж ээж одоо бүх юугаа хийдэг байхгүй. Өөр хүмүүстэй өсгөж байж болох, өөр ажилдаа явах. Дээрээс нь хөгсөн настай чуудан асрах гал маш их ажилтай. Тэрийг одоо зохицуулж одоо бас яг аргарын сайн авч явна гэдэг бол бас онцлогтой л доо. Тий. Тээврийн жолооч ихнэрүүд шал өөр. Тийм хүчрэх хүмүүс байдаг. Ер нь бол сар гарan тэр явна штэ юм дэ бүр 3 сараар ч явах юм бас байна тий. Тэргээр юм бол одоо бас шал өөрлөлтөө бас хөрхий тэр. Аргэр юм бол тэр хугацаанд ч одоо тэгэл хөөхтөө өвдөхгүй тийм ээ. Аль болохоор өөр хөөхтөө өвдөхгүй. Аль болохоор одоо эрэгт нь одоо гэр орны тавтаа тухтай байх. Тийм л юм чинь бид үуч ард нь одоо хийж тэгжээд нөгөө ч эргэж ажилдаа явахдаа нэг уран зоригтой явна. Аргэрт нь эрэгт нь одоо гэр орнд дулаахан бүлээхэн өөр хүүхдүүд нь эрүүл энх байж тэр хүн ч одоо маш сайхан сэтгэлтэй эргэж ажилдаа явахдаа хүчтэй явдаг байхгүй юу? Тээврийн жолоочтой би ялгаагүй л ажилдаг байлаа. Яагаад гэвэл ард талыг бид нэр хариуцдаг. Эднэрүүл ажиллаа хийн, гэр орноо харна бүгдийг хийн л дээ. Гэхдээ бид нар бас адилхан өрхтэй байхгүй. Гэхдээ бид нэр ихтэй 6 хүнийг бариад болж байгуулагдсан сүүлд нь 10 хэдэн хүн болоод тэр үндийн өөр хүүхэд нийлээд одоо 100 гаруй болсон. Бид нар бол одоо ерөөсөө нэг гэрүүлээс ялгаагүй сайн муу сайхан муухай зовлон жаргал бүгддэл хамт явдаг. Одоо ийм сайхан хамт олон болж одоо дээдл нь ир хөрөх гэж байна. Доотлол нь одоо 75-аас дээш насныхан байна доо. Одоотой адилхан ямар хурдан яваад ирэх сайхан зам харгуй байгаагүй. Дандаа л ингээд бартаац замаар явдаг. Өөрийн чадлаараа л явж ирсэн бас. Алтай өврөөс алдрын оргилд хүрсэн түүх өргөн уудам нутгийнхаа өнцөг булан бүрт их бүтээн байгуулалтыг өрнүүлэх их ажлыг нуглан хараа цуцум хээр тал сүрлэг уул хайрхтыг даван хөгжил дэвшлийг өндөрт өргөж явсан баатруудын түүх ийм буюу.
барилгын цэргийн бааtruud.